гүнжүүлийн старуудтай тавтай морил. За өнөөдрийн сэдэв болвол тэр эргэж ирэх үү та нарын маань бодож байгаа тэр хүн нь эргээд ирэх үү та нарлаа маань холбоо барих уу гэдэг сэдвийн дагуу уншлага нь хийгдэх байгаа. За тэгээд нөгөө түрүү зэмжлэг дээр хэлсэнчлэн комментууд дээрээс харж агаад тэгээ энэ бичлэгийнхаа сэдвийг сонгоё гэдгсэн. Тэгээ нэлээд өдөө хүмүүс маань эргээд одоо тэр хүн эргээд ирэх үү над руу холбоо барих уу гэдэг ингээ нэлээд санал ирсэн болохоор энэ сэдвээр нь ингээд уншлага нь хийж байна. За тэгээд энэ гурван картнаас харж байгаад өөрт аль таалагдж байгаа эсвэл нүдчийн ялан дээр нь тусч байгаа юм тий. Тэрэн дээр тэр картаа сонгоход олон нэг хийх юм бодохгүйгээр за тэгээд картаа сонгосон байх гэж нээдэж байна. Хэрвээ сонгож амжаагүй болвол бичлэгээ түр паузлж агаад тэгээд сонгочоод үргэлжлүүлээд бичлэгэндээ ороорой гэж зөвлөе. За нэгдүгээр группийн маань уншлагатай тавтай морил. За тэгээ өнөөдрийн уншлагын сэдэв нь та нарын маань бодож буй тэр хүн нь та нар дээр маань эргээд ирэх үү та нарлаа маань холбоо барих уу гэдэг сэдвээр уншлага нь хийгдээр болсон байгаа. За тэгээд за ордуудыг хэлээд өгье. За энд ч харагдаж байгаагаар болох юм бол ном хон за галын ордноос бол ном хон хоёр бол харагдаад байна. За тэгээд жаахан уснаас гэдэг юм бол заагас хилэнц хоёр байж болж байна. За тэгээд агарын ордноос болвол ихээр хумх. За ингээд энэ орднууд харагдаж байна. Ном хон заагас хилэнц ихээр хумх гэсэн орднууд ер нь бол харагдаад байна. За тэгэхээр та нар маань эсвэл та нарын маань тэр бодож байгаа хүн нь эдгээр орднуудаас аль нэг нь байж магадгүй гэж харж байна. За ингээ уншлагатаа орё. За юу болоод байгаа юм бэ? Энэ харилцаанд яг юу болоод байгаа болсон юм бэ гэдэг ч юм уу. За тиймэрхүү хэлхий харъя. Ace of Swords нэг тийм буруу ойлголцол тэгээд сайн ярилцаж чадаагүй эсвэл ярилцаж байхдаа ингээд яриагаа таслаад бөлсөн ч гэдэм үү те нэг тиймэрхүү юм болсон юм шиг харагдаад энэ яг юм шулуун шудраг ярилцаагүй биений жоохон буруугаар ойлгосон эсвэл аль нэг нь ингээд жоохон өмнө хэлээгүй байдаг ч юм уу. Иймэрхүү юм болсон байна. За тийм Seven of Cups-ны жоохон төөрөгдөл юм айгүй олон сонголт тэг нэг юм хуурамч хий хаасан төсөөлөл байдаг ч юм уу. Айгүй сигналд ороод чансан сүтэд байна уу? За тиймэрхүү юмнууд бол байна. За тэгээд магадгүй айл нэг тал нь өөр олон сонголтуудтай байсан байх магадлалтай. Тэгээд арай нэг юм шийдвэргүй эргэлзээ үсгээд нэгэндээ ингээм эргэлзээ үсгээд шийдвэргүй тогтворгүй байгаад байсан байж магадгүй гэж харагдаж байна. За тэгээд Knight of Wands урваараа гараад ирсэн ингээл нэг юм гинт холтоо нэг бол гинт ингээл хасаал гинт унтраал гинт ирэл гинт буцаал гэдэг ч юм уу те нэг тийм амар тогтворгүй яг юм сэтгэл хөдлөл нь ингэж амар тогтворгүй тэгээд тэрнийгээ дагаалыг ирж буцаад байдаг гэсэн юм шиг харагдаад байна. За тэгээд the world ингээд ямар нэг мөчлөг дуус хүл явцсан гэдэг те ингээд энэ харилцаа бол ялтчихгүй ингээд сал яг ингээд салцсан байгаа харилцаа байж магадгүй юм байна. Нэг тиймэр төр зүрийн холбоогүй байгаа ч биш те ингээд за хоёлоор ингээд салын иг бүр ингээд дуусгацсан байх магадлалтай харилцаа байна гэж харагдаж байна. Тэгээ хоорондоо бүр ингээд жоохон холбоо молбоогүй байгаа байж магадгүй. Хэрвээ тийм байвал та нарын маань зөв групп бэ шүү. За тэгээд Seven of Swords бас уруу харсан. Нэг тийм худлаа ирсэн байсан. Танд ингээд аягүй худлаа хэлсэн байсан. Тэгээ тэр нь ингээд ил гарсан. Тэрийг тавуулж мэдсэн байдаг ч юм уу тий.
Тэг ингээд таны нэг жоох ихтгэл мэтгэл чинь ингээд имтэрсэн байдаг ч юм уу эсвэл аль нэгнийх нь итгэл нь жоохон алдарсан байдаг ч юм уу иймэрхүү зүйл болсон байх магадлалтай. За тэгээд магадгүй Queen of Cups тийм магадгүй та ингээд нэг юм арай илүү хайртай тий нөгөө хүндээ ингээд арай жоохон илүү сэтгэл зүрхээ зориулдаг байсан байх магадлалтай харагдаж байна. Тэгээ нэг арай жоохон юм мэдрэмтгий гэх юм уу тийм байсан баа. Тэгээ нөгөө хүний ингээд жоохон аль болох ингээд уучлаад өгье тий аль болох ер нь жоохон хүлээе гэдэг ч юм уу за нэг иймэрхүү хандлагатай ойлно байсан байх гэж харагдаж байна. Тэгээд тэрнийхээ хэрээр та бас жоохон шархалсан гэж харагдаж байна. За тэгээ Five of Wands за мэдээж маргаан зөрчил бол байсан байна. Тэгээ бас эго жоохон байсан байна гэж харагдаад байна. Ингээд жижигэн зүйл дээр ч гэсэндээ хоорондоо ингээд сайн ойлголцож чадахгүй байгаад байсан гэж харагдаж байна. За тэгээд магадгүй энд 3 дахь хүний нөлөөч ихсэндээ байсан байх магадлалтай гэж харагдаж байна. За нэг иймэрхүү юм болсон. Тэ буруу ойлголцол тодорхойгүй байдал. Тэ ингээл ирж буцаал байдаг ч юм уу тэ ингээ байн гинт хурж ирэл гинт буцаж алгаалал гинт ингээ харилцаж айгуу гоё хасаал гинт ингээл амархуу төвөндөө болоод ч юм уу тэ. За тэгээд ингээд айгуу итгэл алдарсан тэ. Тэг ингээд жижигэн зүйлтэй хүртэл хоорондоо маргалдаад идэг болсон байсан ч юм уу тэ. Нэг тиймэрхүү юмнууд энэ харилцаанд болж исэн гэж харагдаж байна. За тэгээд үнэхээр тийм зүйл болж исэн бол та зөв группээ сонсож байгаа юм байна шүү. За тэгээд ингээд нөгөө үнний шулуухан хэлж чадаагүй нэг тийм ил тод байж чадаагүй ийм байсан гэж харагдаж байна. Тийм заавар ингэж төр зургийн ийм сэтгэл хөдлөлөөр ерөөсө хөдөлж болохгүй шүү. Тэ ингээд буцаад ирч магадгүй. Тэгээ буцаад ирэх юм болвол магадгүй ингээд дахиад жоохон тогтворгүй тий эсвэл дахиад ингээд алга болоод байдаг ч юм уу. Иймэрхүү юм үүсч магадгүй гэж харагдаж байна. За тэгээд the world үзэр болвол штэ энэ хүнтэй холбоотой ингээд нэг мөчлөг нэг цикл дууссан гэж харагдаад байна. Тэгээ дахиад шинэ цикл руу орно. Шинэ зүйлс эхэлнэ. Энэ циклээ дуусгаа гэж зөвлөж байгаа байж болж байна. За нэг болвол энэ хүнтэй ингээ холбогдоод тэгээд энэ хүнтэйгээ эргээд ингээ холбогдоод тэгээд одоо ингээ хоорондоо яад ингээ нөгөө аяг хнуусаа хаасан зүйл байсан ойлгомжгүй эргэлзээтэй зүйлүүд байсан шүү дээ. Тэгээд тэдний ингээсээ хоорондоо ярилцаад ойлголцоод ингээ юмнуудаа ил тод болгоо тэгээд хамтдаа ахаад эхлэе гэсэн ийм хоёр мессеж гарч ирээд байна. За тэгсний Ten of Cups байгаад байгаа хгүй юу? Энэ бол ингээд мэдээ сэтгэл хөдлөлийн ийм айгүй ийм гоё карт байгаа. Тэгээ сэтгэл мэдрэмжийн ийм дүүрэн карт байгаа. Айгүй аз жаргалтай карт те. Яг зурган дээр харагдаж байгаа шиг л ерөөсөө гоё карт байгаа. Тэгээд хэрвээ та хоёр ингээ хамтдаа байгаад яг асуудлуудаа шийдэх юм бол айгүй аз жаргалтай бүр ийм serious харилцаа гэр бүлийн төр болсон ч чадхаар ийм потенциалтай гэж харагдаад байгаа хгүй юу? За тийм байна. Тэгээд Seven of Swords-ийн одоо тэр нэг худал хилээгүй үнэн худлаа ирсэн зүйл нуугдмал зүйлүүд байгаа гэдэг ба штэ. За тэднэрийнхээ ингээ бүгдийг бас дахиад ил сайхан ингээ бүгдийг гаргаад ирээ. Ингээ хин сайхан тийм болох юм бол өөрөө өөртөө хийсэндээ тэр зүйлүүдийн үнээр нь хүлээн зөвшөөрөөд өгөх хэрэгтэй байна тий. Тэгэх юм бол эргээд холбогдох суурь бий болно гэж санагдаад байна.
За та бол үнэхээр мэдрэмжтэй, нөгөө хүний бол үнэхээр сайхан хайрлаж чаддаг тийм хүлээцтэй юм мундаг эмэгтэй байсан байна. За тийм эргээд холбоо барих уу гэдгээр бас айгүй юм эргэлзээтэй юм тогтургүй ийм байгаад байна. Ерөөсөө ингээд хоёрын харилцаанд хамгийн түрүүнд хэрэгтэй зүйл нь одоо эргэлзээ, маргаан тэгээд нөгөө худлаа зүйлүүдээ үнээр нь хэлэх ч юм уу, үнэнгийн ил болгох ч юм уу энэ процесс зайлшгүй хэрэгтэй гэж харагдаад байна. Тэгээд тэр нь ингээд амжилттай болоод зөв явах юм бол Ten of Cups юм. Одоо энэ Ten of Cups маань энэ сайхан энерги болвол та ертийн потенциал бол байгаад байна л гэж харагдаад байна да. За юу байж болох вэ? Жохон харъя. Нуусан зүйл нь юу юм бэ? За энэ за ерөнхийдөө дүгнээд хэлэх юм болвол одоо энэ бол айгүй юм эргэлзээтэй л уншлаг болоод энэ за тайрын хувьд болвол ирээд нийлэх боломж байгаа. Харилцаж айгүй аз жаргалтай юм гоё serious relationship бол чадахгүй гэвэл чадна. Тэр потенциал нь бол байна. Та бол үнэхээр ийм гоё нэрхтэй, мэдрэмжтэй, өвөгдөл сайтай, ийм сэтгэл сайтай, ийм сайхан эмэгтэй байна гэж харагдаж байна. За тэгээд нөгөө хүнд нь жоохон асуудал байгаад байгаа гэж харагдаад байна. Тэгээд болохгүй зүйл байхгүй ч гэсэндээ жоохон эргэлзээ, айгүй олон асуудлууд байгаад байна. Тэ түрүүний миний хэлсэнчлэн. Тэгэхээр одоо эндээс ирэх магадлал жоохон бага юм болоо да гэж харагдаад байна. Тэг холбоо барих, эргээд ирэх зайгаа магадлалтай байсан ч гэсэндээ л ер нь ингээд нөгөө тань руу ингээд холбоо барьсан ч гэсэндээ жоохон сэтгэл хөдлөлөөрөө л хандаал гинт орж ирээл те гинт холбоо барьчаал тэгснэ гинт ингээл ахиал алга болчдөг ч юм уу те тэгэл ахиал таны шаналгаад иддэг ч юм уу. За тэгснэ гинт ингээд тань руу ирээд ирээл ингээл уулзаж уулзраал ингэжсэн гинт ахиал ингээл алга болчдөг ч юм уу те. Нэг бол гинт амин гоё хайрлал гинт бол амин хөт өндөө зангараад иддэг ч юм уу те. Нэг тиймэрхүү байх магадлалтай гэж харагдаж байна. Тэг хэрвээ ингээд холбогдоод ороод ирэх юм болвол нэлээд жоохон удаан хугацааны дараа холбогдож орж ирж магадгүй гэж харагдаж байна. За ерөөсөө ингийн. За тэгээ энэ бичлэг нь бол энэ хүрээд ингээд яг энэ хүзүрнүүд энэ уншлага болвол ингээд дуусж байна. За тэгээд нэмэлт бичлэг рүүгээ ер нь орцгоё. Нэмэлт бичлэгээ хийцгээе. За тэгээ энэ бичлэг нь болохоор нэмэлт бичлэгтэй нэмэлттэй уншлага байгаа. За тэгээд тэр нэмэлт дээр юуг харах вэ гэхээр за тэр хугацаагийн нэрийн сайн лавлаад нэрийн харъя. Тэгээд таныг гэсэн одоо нөгөө хүнийх нь бодол мэдрэмжийг нэг хараад өгье. Хараад өгнө. За тэгээд нууц зүйлс ил гарнаа, нууц ил олноо гэддэг чийсэн шүү дээ. За тэр нууц нь яг юу исэн бэ? Яг юу нууц юм бэ гэдгийг нь бол харна. За тэгээд 3 дахь энерги гэдэг байгаа шүү дээ. За тэр 3 дахь энергийн талаар бас ахиад нэрээсээ харах байгаа. За тэр нэг юу исэн те хүн байсан юм уу? Үгүй юу? 3 дахь
этгээд бэ үгүй юу гэдэг ч юм уу эсвэл өөр шалтгаан байсан уу гэдэг ч юм. За тэрийг бол харна. За тэгээд тантай хамт байхдаа өнгөрсөнд тантай харьцаа холбоо энгийн зөвөр байхдаа ч юм уу танд үнэхээр хайртай байсан уу тий тэр хайр нь яг үнэн байсан юм уу гэдгийг нь бас харна. За тэгээд би бол одоо яг энэ сүүлийн төгсгөлийн нэмэлтийн хэсгийг болохоор нэмж хийгээд тэгээд одоо ингээд залгаад оруулж авахгүй бичлэгэн дээрээ тэгээд би одоо тэгэхээр нэмэлтийг бол ингээд аль хэдийн хийцэн байгаа. Тэгээд төгсгөлийн 1-р бүлгийнхэн төгсгөлийн жоохон өөрчлөх хэрэг болоод тэгээд одоо ингээд өөрчилж байгаа хгүй өөрчлөлт нэмээд ингээд оруулж байна. За тэгээд ингээд бол нэмэлтээ дуусгая гэж утсан чинь нэмэлтэн дээр нь бүр ингээд энэ ерөнхий уншлагаасаа бүр ингээд илүү амар юм төсөөлөгүй айгүй их юм болсон айгүй их юмнууд гарч ирсэн айгүй их мэдээлэл гарсан. За тэгээд тэрэн дээр нь нэмээд түүний танд хэлмээр буй үгсийг нь бас хараад өгсөн байгаа. За ингээд нийт хэдийн юм бэ? 6 юм харсан. 6 юм нэмэлт дээр нь оруулсан байгаа. За тэгээд хэрвээ нэмэлтээ авахыг хүсэж ивэл энэ хүртэл таны ингээд уншлага танд таараад таалагдаад за би нэмэлтээ аваад сонсомоор байна гэх юм бол Instagram руу бичээд нэмэлтээ авах боломжтой. За тэгээд нэмэлт нь мэдээж маш боломжийн үнэтэй ер нь маш боломжийн үнэтэй байгаа. За тэгээд надад нэг юм би ингэ шийдэж чадахгүй байгаа хгүй юу. Би ингэ өмнө нь нэмэлт бичлэгний оронд нөгөө нэмэлтээ ингээд үргэлжлүүлээ зүгээр хувийн уншлага маягаар хийгээд байсан шүү дээ. Ингээд энэний нэмэлтийг авъя гэд тэгсэн байх мал би ингээ хувийн уншлага хийж өгье гэд. Тэгээд тэр маань тэрийгээ сонгох үsul ингээд бас нэмэлт зүгээр дан бичлэг хийгээд тэрийг хүмүүс рүү явуулсан дээр үү гэд энэ хоёрын оронд ингээ гацчаад байсан. Тэгээ өнөөдөр ингээд жоохон туршилт маягаар юу ч гэсэн нэг нэмэлт бичлэгтэй уншлага хийсэн чинь за нэмэлт нь бол маш юм арвин үр дүнтэй ийм болцсон. Тэгээ та нар яг тэр нэмэлт бичлэгийг аваад сонсох гэх юм бол нэмэлт бичлэгээ аваад сонсож болно. Тэр бол мэдээлэл нь бол нэлээд хангалттай маш их юм мэдээлэл гарч ирсэн. За тэгээд үгүй яг өмнөх шиг чинь ингээд нэмэлт бичлэгний оронд ингээд хувийн уншлага авъя гэж байгаа хүмүүс байх юм бол тэгээд над руу бичээ дахиад зүгээр энэ нэмэлт бичлэгнийхээ оронд энэ 1-р группээр өөрчлүүлээд хувийн уншлага болгоод авах бас боломжтой. За ийм хоёр сонголт байна. Та нар маань тэгээд бодож байгаа хэрвээ авах болох юм бол над руу ижсэн Instagram-аар бичгээд болно. За тэгээд нэмэлт авах хүмүүстэйгээ нэмэлтээр нь уулзцгаая. Энэ хүрээд болно гэж бодож байгаа бол уншлагын танд таарсан таалагдсан гэж найдаж байна. Энэ хүртэл сонссон танд баярлалаа. За баяртай. За 2-р группийн маань уншлагатаа тавтай морил. За өнөөдрийн сэдв буюу тэд эргэж ирэх үү, холбоо барих уу, барихул хизээвэ гэсэн сэдвээр уншлага нь бэлэн болсон байна. За тэгээд ордуудыг нь харах юм болвол ихэр ном за бааз зэрэг арслан тэгээд уснаас гэвэл загас бас бааз зэрэг байгаа харагдаж байна. За тэгээд үхэр за ийм энергитэй ордууд бол харагдаж байна. За ихэр ном арслан үхэр за маш бага зэрэг загас байх боломжтой. За эдгээр орднуудаас нэг бол та нэг бол нөгөө нь байх боломжтой. Доор тарахгүй ч гэсэн зүгээр байдаг байгаа. За ингээд уншлаад нь орё. За энэ харилцаанд яг юу тохиолдсон юм болоо гэх ингээ харах юм бол за The World үзэр маань уруу хараа гараад ирсэн. Ер нь бол таарын харилцаа холбоо чинь нэг шатнаасаа одоо ингээд нэг үе шатаад аваад дараагийн үе шат руугаа ингээд харилцаа өсөөд дэвжээд ингээд хөгжөө явдаг шүү дээ. Тэгээ яг тэр шат шилжих явцдаа, шат ахих явцдаа гэх юм уу ингээд жоохон алдцсан гэх юм уу тэрийг ингээд зөв ойлголцоо зөв ингээд дахиж чадаагүй ч гэх юм уу те нэг тиймэрхүү юм бол харагдаж байна. За тэгээ хоорондоо нөгөө ярилцах ёстой байсан ярилцах хэрэгтэй байсан зүйлүүдээ бол ярилцахгүй хангалттай ярилцаагүй ингээд орхисон юмнууд бас нэлээд их байна гэж харагдаж байна.
яг ингээд ойлголцох хэрэгтэй, ярилцах хэрэгтэй зүйлсүүд байсан ч гэсэндээ тэрийг бүрэн болгоогүй гэж харагдаж байна. За тэгээ Seven of Pentacles ер нь нэг тал нь ингээд нэг жоохон хүлээдэг те ингээл хариу бас хараад идэг гэх юм уу. Би ингэж ихтэй заат чинь юу ч өөрчлөгдсөнгүй, би ингэж ихтэй заат чинь ингэсэнгүй гэдэг ч юм уу те. Тэгээд бас тэрнээс болоод ер нь жоохон ядарсан тийм байдалтай хараад чинь ер нь нэг тийм сэтгэл зүйн хувьд ч гэсэндээ жоохон ядарсан те. За тэгээд Seven of Wands тийм өөрийгөө жоохон хамгаалаад байдаг, жоохон зөрүүдлээд байдаг гэдэг ч юм уу те. Ингээд хин нэг буулт хийхгүй, ингээд өөрийгөө хамгаалаад дотроо ингээд хамгаалалт босгоод идэг те. Ингээд нэг нь ингээд гомдчоод бас гомдлоо нуугаад ингээд хилдэггүй хилээд яхаа ингээд дотроо л гомдоо яваад идэг ч юм уу те. Нөгөөх нь болохоор ерөөсөө ойлгохгүй наа гэдэг ч юм уу. За ингэж мэдэрсэн байх боломжтой гэж харагдаж байна. За тэгээд Knight of Wands ер нь бол хоёрын харилцаа эхэндээ бол айгүй юм галтай, цогтой, тий гоё ирч хүчтэй, ингээм амар таталцалтай байсан юм шиг харагдаж байна. Тэгээд тэгжээ тэр энерги нь болохоор айгүй тогтворгүй болсон. Яг ингээл айгүй юм гоё байжгаа л гинт амар ингээ хүтэн болоо л тий. Тэгжээснэ эргээл нэг гоё хасаал, эргээл хөтрээл ингээл тэгээд идэг хандлагатай байсан юм шиг харагдаж байна. За тэгээд нэг бол айгүй ойртол нэг холдоол тий яг нэг ийм циклд орсон байжээ гэж харагдаж байна. За тэгээд Ten of Wands болвол сүүлдээ ингээд яг ингээд нөгөө астронтрал халж хөрөөл тэгэл хичээгээд хадж юуж өөрчлөгдөхгүй тэрний ямар ч үнгүүдэд байгаа юм шиг ингээд эмэрхүү зүйлүүдээс болоод ер нь айгүй хүнд санагдаад эхэлсэн байл та. Энэ харилцаа холбоо нь ямар хэцүү юм бэ те. Тэгээд ялангуяа нэг хүн нь ийм сэтгэл зүйд хоёрын аль нэг нь эсвэл ингээд сэтгэл зүйн хувьд ингээд нэлийн ачааллаад ер нь л жоохон хэцүү л болсон харагдаж байна. Тэгээд жоохон түр хоолтыг доо, болид доо гэдэг ч юм уу энэ энерги тийм шийдвэрт хүрсэн гэж харагдаж байна. Тэгсэн байх магадaltaй байна. За тэгээд Ace of Pentacles руу харсан. За ер нь бол бас яг ирээдүгөө та хоёр маань ингээд яг бодтойгоор ингээд хоорондоо ярилцаагүй надад одоо хоёлын ингэцгээ тэгцгээ гэдэг ч юм уу те хоёлоо ингээд тэр үед тэгээ энэ үед ингээ одоо энийг хэлчихэд ингээ тэр энийг одоо бий болгочоо дараа нь тгий гэдэг ч юм ер нь ирээдүйн тал дээр жоохон ярилцаагүй нэг ингээ зүг рүү хараад нэг шийдвэрт ингээ хүрээгүй гэдэг ч юм уу те. Тэгээ нэг юм ихтгэл найдварын мэдрэмж гэдэг шүү дээ. За би энэ хүнтэй хамт ингээ гоё ирээдүйдээ ингээ хамт байвал гоё доо энэ хүн миний дээргэд байвал ингээд ирээдүйд минь ингээд айгүй гоё төвшөд толгууртай юм гоё доо гэсэн нэг тийм мэдрэмж байдаг шүү дээ. Тэгээ тийм мэдрэмж айгүй сул байсан гэж харагдаж байна. Тэгээ магадгүй хэрвээ нөгөө ирээдүйн талаар ингээ ярилцаад хамтдаа ингээ ярилцаад нөгөө хүнийхээ үзэл бодлыг сонсоод би биенийхээ үзэл бодлыг сонсоод те тэрийг ингээ дотроо төсөөлж хараад ч юм уу тэгээ тэрэн дээрээ ингээд гоё ярилцж явцад энэ хүнтэй болох юм байна ингээд ирээдүйд ангийгсэн бодолтой бид хоёр эндээ ингээ хүрч чадах юм байна гэдэг ч юм тийм мэдрэмж анхаас нэж магадгүй юм шиг харагдаж байна. Тэгээд гэхдээ тэгж чадаагүй. За юм байна. За тэгээд Ten of Cups, The Lovers хоёр. За ер нь бол ялтчгүй л тэгээд хайртай байсан юм шиг л одоо ялтчгүй л би биндээ хайртай байсан эсвэл танд нэрээ хайртай байсан гэдэг ч юм уу те ингэж харагдаж байна. За тэгээд та хоёрын маань ингээд холбоо яг бүрэн тасраагүй бүрэн хаагдчихаагүй харилцаач ингээд бүрэн дуусчаагүй гэж харагдаад байна. Нэг unfinished cycle гэдэг штэ. За тэгэж харагдаад байна. Дуусгаагүй үлдсэн зүйл байгаа гэж харагдаад байна. Тэгээ нэг юусоо бүрмсэн тавиа явуулж байгаагүй. Одоо энерги хувьд ч юм уу холбоотой байгаад л энэ гэж харагдаж байна.
Мэдээж Ten of Cups болвол тий нөгөө хүн нь сэтгэл дотроо мэдрэмжэндээ гэдэг ч юм уу та өөрсдийгөө ингээд одоо та хоёрыг айгу аз жаргалтайгаар төсөөлдөг. Зүгээр нэг юм энгийн сонирхолт үдий биш те ингээ хамттай байвал энэ хүнтэй хамттай байвал гоё доо гэдэг ч юм уу. Нэг юм дулаахан мэдрэмжтэй жаргалтай байсан даа гэдэг ч юм уу те. Айгу аз жаргалтайгаар төсөөлдөг гэж харагдчихээн. За тэгээд Seven of Pentacles одоо ингээд шууд ингээд хөдөлгөөн хийгээл ингээд ороод ирнэ гэхээс илүү жоохон ажиглаад хүлээгээд тэ ингээд байж байгаа харагдчихээн. Холбоо бариндаа гэж бол боддгийн хувьд бол боддог. Гэтэ одоо ингээд зөв цаг нь мөн ч юм уу биш ч юм уу ингээд дотроо жоохон ингээд дүүнээл хэрэгцүүлээл ингээд байж байгаа бол харагдчихээн. За тэгээд Seven of Wands нэг тийм жоохон базаргийн нэг юм бардамж гэдэг юм уу тэгээ нэм өөрийгөө хамгаалсан юм байдалтай тэг хэр баргийн л өөрийгөө нэг тийм амархан нээдгүй одоо ингээл жоохон гомдсон гомдол байдаг ч юм уу те эсвэл ингээд дахиад ингээд шархлах үедээ дахиад ингээд үйл ойлголцол үзээд бит хоёр ингээд ингэх үедээ одоо би ингээд залгаад ингээд битсэн ч гэсэн дахиад ингэх үедээ гэдэг ч юм уу тэрнээсээ болоод жоохон зай бариад байгаа байж магадгүй ерөнхийдөө ингээд ийм их сэтгэл мэдрэмжтэй ирнээсээ зай бариад байна гэхээр ер нь дандаа хөвчлэн жоохон энэ бардам зан эго тэгээд нэг жоохон айдас өөртөө ихтгэлгүй байдал гомдол энтрээсээ болоод ерөөсөө үйлдэл хийж чаддаггүй байдаг ер нь дийлэн ихтэй. За тэгээд мэдээж тэ lovers болвол тэ энэ холбоо бол ерөөс жирэмшээ ингээд айгүй хүчтэй таталцал юм сэтгэлийн гүнзгий холбоо тэгээд энэ бүхэн чинь ингээ хэвэрэл гэж харагдаад ахын. За тэгээд Knight of Wands нөгөө хүн ингээ гинтэл одоо ингээд эргээд ороод ирэх магадлалтай. Одоо нөгөө таарын харилцаа ингээл айгүй гинт тасал гинт хөрөөд идэх шиг ер нь ингээд гинтэл ороод ирэх хэрэгэд ороод ирэх магадлалтай харагдчихээн. Угаасаа ер нь энэ хүлэрч өөрөө хурдтаасдаг, хурдан хөдөлдөг, хурдан хувирдаг гэдэг ч юм уу. За иймэрхүү үзэр байдаг. Ингээд гинт ингээд өөр хавьд чинь таардаг ч юм уу тий. Нэг бол ингээд гинт шөнө мөн цаатчаад ороод ирдэг ч юм уу тий. Нэг иймэрхүү нэг юм гинтийн л нэг юм болно гэж харагдчихээн шүү. За тэгээд Ten of Wands зургаар за ер нь ингээд жоохон дарамттай ингээд ядраал ингээд нэг юм зөрүүдлээл тэгэл нэг гомдол ингээд нэг юм жоохон хүнд нэрхтэй байгаад байсан бол тэднэрээ ингээд жоохон суллаад өрхөөд эхэлж байгаа гэж харагдчихээн л та. Тэгээд ёо ингэж хол байгаад байж өстө үнэхээр чадахгүй байна гэж байгаа харагдчихээн. За тэгээд Ace of Pentacles руу харцаа. Яг хоо эргээд ирлээ гэж бодоход эргээд ирсэн ч гэсэндээ ихэндээ яг ингээд нэг юм шууд амар тогтвортой юм юки савлгаагүй гэдэг ч юм те нэлийн тогтвортой харилцаа болно гэдэг бол жаахан эргэлзээтэй харагдаж байна. Яг эргээд нийлэх боломж гарна, эргээд эвлэрч болно те. Тэгтээ хоёр талаас нь хин боддоор ингээд зэн хичээгээд өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол ахаал нөгөө цикл чинь ахаал давтагдах эрсдэлтэй гэж харагдаж байна л та. За тэгээд яг хэдийгээр юм бэ гэд тэгэхээр эхлээд та ингээ хүлээж байгаа явцад чинь ингээ жоохон айгу удаад байгаа юм шиг санагдаж магадгүй. Гэхдээ яг ингээд хөдөлгөөн ороод эхэлнэ гэх юм бол нэлээд амар ойрхон харагдчихээн. Одоо энэ намраас өмнө гэсэн үг. Намраас өмнө л ер нь бол болох байх гэж харагдаад байна. Ойролцоогоор нэг 7 хоногийн дотор. За хамгийн ойртоо 7 хоногийн дотор гэсэн үг шүү. За тэгээд 7-49 за ингээд нэг 50 хоногийн дотор байдаг ч юм уу. За ингээд холбоо бариад ороод ирэх нэ гэж харагдаж байна. За ер нь их хөрхөн уншлага боллоо гэж бодож байна. За тэгээд энэ бичлэг маань болохоор нэмэлт уншлагатай бичлэг байгаа. За өмнө нь болохоор би нөгөө яадаг гэсэн шүү дээ. Нэмэлт бичлэгний оронд нэмэлт авъя гэсэн хүмүүстэй ийм
нэмэлт хувийн уншлага хийгээд өгдөг гэсэн шүү дээ. Тэгээ яг хүн тус бүрд нөөрт нь ингээд хувийн уншлага хийгээд өгдөг гэсэн. За одоо тэгхүү эсвэл ингээд яг зүгээр бичлэгийг хийгээд тэр бичлэгээ хүмүүс рүү ингээд явуулаад тэгж явах уу гэ энэ хоёр дээр ингээд айгу эргэлзээд шийдэж чадахгүй байгаад байна. Тэгээ юу ч гэсэн өнөөдрийн хувьд ийм нэмэлт бичлэгтэй хувийн уншлага биш яг бичлэгийг хийгээд тэгээ нэмэлт бичлэгтэй уншлага үжээсээ хийгээд үзэж байна. Тэгээд нэмэлтээр нь юу харах юм бэ гэх юм бол за тэгвэл энэ тохиолдолд та яавал дээрийн те ямар байвал дээр ямар халхам хийх үү гэдэг ч юм уу. За нөгөө талынх нь хүн нь хоёрт нь болохоор нөгөө хүн нь тэгвэл ямар халхам хийх юм, тэр хүний дараагийн халхам нь юу юм, дараагийн үйлдэл нь юу юм гэдгийг харна. За тэгээ гуравт нь болохоор сахиуснуудын зөвлгөөг мессежийг нь хараад өгнө. Тэ. За тэгээд өөр юу харж болох вэ? За тэгээд дөрөвт нь болохоор за та хоёр ингээд нийллээ, хамтдаа байлаа. За тэгсэн ч гэсэндээ ер нь яг тийм гоё аз жаргалтай таны бодсон шиг юм гоё гүн гүнзгий харилцаа болж чадах юм уу? Үнэхээр чадах юм уу? Чадахгүй юм уу те? За энийг ингээд хараад өгнө. За тэгээд хэрвээ та нар маань нэмэлт авахыг хүсэж байгаа юм бол за нэмэлт бичлэгнийх нь хувьд бол үн маш боломжийн маш бага үнийн дүнтэй бичлэг болж байгаа. За ер нь нэмэлт бичлэг цаашдаа хийвэл нэлээд бага үнийн дүнтэй байх гэж бодож байна. Харин хувийн уншлага зөв өмнөх шиг ингээд нэмэлт хувийн уншлага аваад явъя гэх юм бол бас болно. Аль-алийг авч болно. Тэгээд Instagram руу бичээд за би энийхээ нэмэлт хувийн уншлага авъя. YouTube бичлэгийнхаа яг энэ бичлэгийнх нь нэмэлт хувийн уншлага авъя гэд бичээд ороод ирээрээ. Хэрэв бичлэгийг авъя бол зөв нэмэлт бичлэг авъя гэд бичээд ороод ирэхэд болно. Нэмэлт хувийн уншлага гэсэн дээр нэлээд боломжийн үнэтэй байдаг. За тэгээд за ийм хоёр сонголт байна. За бас авахгүй юу ч авахгүй байж болно гэсэн юм гурван сонголт байна. За тэгээ авмаар санагдах юм бол хэдүүлээ нэмэлтээр нэргээд уулзъя. Ингээд болсон гэж бодож байгаа юм бол энэ хүрээ зөв хангалттай гэж бодож ивэл за ингээ өнөөдрийнх нь ерөнхий уншлага бол ингээд дууслаа. За тэгээд энэ хүртэл сонсон танд баярлалаа. Уншлага нь таарсан байх, таалагдсан байх гэж найдаж байна. За 3 дугаар группийн маань уншлагадаа тавтай мөрөл. За өнөөдрийн уншлагын сэдв нь болохоор та нарын маань бодож буй тэр хүн нь эргээд ирэх үү, холбоо барих уу, хизээ вэ гэсэн сэдвийн дагуу уншлага нь хийгдгэр болсон байгаа. За ингээд ордуудыг нь харах юм бол ихэр матар үхэр мэлхий. За гэсэн ийм дөрвөн ордол харагдаж байна. Ихэр матар үхэр мэлхий гэсэн ордууд бол харагдаж байна. За яг тэгээ нэмэлтээр ингээд маш бага зэргийн нэрэ гэх юм бол тийм хонь ном хоёр маш бага зэрэг байх боломжтой байна. За тэгээд эдгээр дундаас та нар маань эсвэл та нарын бодож байгаа энэ аль нэг нь байх магадaltaй байх нэ. За тэгээ бас заавал таархалавгүй. За тэгээ уншлагад нь орё. За Seven of Pentacles. За ер нь штэ энэ харилцаанд нь яг юу тохиолдож байгаа гэдгээр болохоор тайрын нөгөө харилцаач ингээд ер нь л удаан хугацаанд айгүй ингээд зогсон байдалтай байсан. Ерөөсөө шатаа ихгүй тий. Ер нь ингээд жоохон зогсон байдалтай байгаадсан. Тэгээ нэг тал нь ингээд жоохон хүлээгээл нөгөө тал нь ял тодорхой шийдвэр гаргахгүй ингээд байгаа л яваал байсан гэж бол харагдаж байна. За тэгээ Nine of Swords жоохон юм дотоод стресс ингээд байсан, санаа зовлон байсан. Ингээд нэг жоохон буруу ойлголт байсан, бас нэг гимшил байсан гэж харагдаад байна. За тэгээд нөгөө хүн нь эсвэл та хоёр хоёулаа талгууд ингээд хитрхи их юм ингээд бодоод ингээд overthink хийгээд идэв гэж магадгүй юм байна. Тэгээ улам ингээд харилцаагаа жоохон хүндрүүлээд ингээд хоёр талд overthink хийгээд тэгээ харилцаагаа жоохон хүндрүүлсэн байх магадaltaй гэж байна. Тэгээ high priestess болвол ингээд жоохон нууцлал хэлээгүй зүйл дотроо хадгалаад дотроо бодоод исэн юмнууд гэдэг ч юм уу тий. За иймэрхүү юмнууд бол байна гэж харагдаж байна.
их тийм илэн далангүй ингээд ярилцаж чадаагүй асуудал бол байсан. Зарим нь ингээд зүгээр зарим юм болохоор зүгээр ингээд ийм таамаглал төдийл ингээд яваад байсан байж магадгүй. Тэгээд For Once Disney Lovers гэхээр ер нь л анхнаасаа л бол айгүй тийм хүчтэй, ийм таталцалтай, ийм маш ийм гоё бат бих юм аз жаргалтай, яг ийм чин сэтгэлийн ч юм уу тийм нэг ийм айгүй потенциалтай ийм харилцаа байсан байх гэж харагдаад байна. Тэгээд энэ нь яг ийм тогтвортой, ийм гоё ийм барьцтай, яг ингээд нөө биелэн олж бас арай бүрэн чадаагүй, бүрэн одоо тэгж тэр шат руу орж чадаагүй гэх юм уу тийм тэгж чадаагүй юм байна. Тэгээд дэвэл уруу харцаа энд бол ялцчгүй дэвэл энергитэй нэг юм хорт зуршил, хамаарал, донтолт тиймэрхүү юм байсан гэж бодож байна. Тэг магадгүй ингээл нэг байн ойртол холдоол ирээл яваал асаал унтраал ч юм уу тийм иймэрхүү тэг нэг жоохон контрол энтер байгаад нэг жоохон хяналт энтер байгаад байсан байж магадгүй тийм. За тэгээд бас нэг нэг сэтгэл зүйн хувьд ер нь мэдрэмжийн хувьд хайр сэтгэлийн хувьд нөгөө хүндээ ингээд айгүй юм хамааралтай болсон. Хин хиндээ ч юм уу эсвэл нэгэндээ ингээд жоохон донтцсон байсан байж магадгүй. Ийм байгаа харагдаад байна. За тэгээд тэр нь бол айгүй буруу зүйл болсон гэж үл харагдаж байгаа тийм. За тэгээд Two of Wands ер нь би одоо яах вэ гэсэн нэг тийм шийдвэргүй байдал тийм. Нэг нь болохоор ирээдүгийг арай жоохон өөр төлөвлөөд эргэлзээд энэ төр байсан. Яг ингээм хамтдаа ингээд нэг зүг рүү хараагүй байдаг ч юм уу тийм. За тэгээ Eight of Wands ер нь айгүй яг эцсийн цэгийг нь болохоор айгүй хурдан болоод өрнөцөн. Гинтл амар хурдан ингээд шууд тасарсан. Гинт амар хурдан ингээд өөрчлөгдсөн. Гинт амар хурдан маргаал тэл гинтл өрөөсөө холбоо тасарсан. Тэг ингээд ярилцахгүй ингээ байж яснаа нэг дор дэлбэрсэн ч юм уу бас тийм байж болно. Тэгээд иймэрхүү зүйлс бол болсон мэн гэж харагдаад байна. За тэгээд нөгөө хүн болохоор одоо нэг жоохон хүлээлттэй юм байгаад байгаа юм байна л да. Шууд ингээ хаяа явцсан бол биш байгаад энэ цаашдаа яах вэ гэж дотроо ингээл тунгаад байгаа өмнөх болсон зүйлүүдээ ингээл дүгнж байгаа гэж харагдаж байна. За тэгээд таныг ингээ ботхоор ингээ жоохон стресстэй, шаналаад, жоохон ингээ гимшил эсвэл айдас центр байгаад байна гинэ. Тэгэхээр ингээ нөгөө холбоо бэрийн холбогдъё гэсэн ч гэсэндээ ингээ нөгөө яаж эхлэх үү, юу хөө одоо юу гэх бол гэдэг ч юм уу тий, юу болох бол гэдэг ч юм уу нэг юм хайвын ингээд эргэлзээд дарамттай байгаад байгаа харагдаж байна. Тэгээд High Priestess сэтгэлийн ер нь жоохон нуудаг гил гаргаж хилдэхгүй тийм зүйл бол их байна гэж харагдаж байна. Ерөөсөө дотроо ингээд ил гаргаж хэлэхгүй байгаа зүйл бол их байна. Тэгээд чимээгүй байгаад байдаг гэж магадгүй л дээ. Тэгээд тэр нь болохоор ингээд нэг амар тоохгүй байгаадаа ерөөсөө биш ээ. Дотроо ингээд бүгдийг бодоод дараад ингээд хадгалаад яваадаатай аяг холбоотой гэж харагдаж байна. За тэгээд та хоёрын холбоо нь болохоор ингээд нэг тийм төр зургийн энгийн зур нэг таарал өнгөрөх гэдэг ч юм уу те нэг хоёрын хооронд гэдэг ч юм уу тийм таталцал бол биш ээ гинэ. Ингээ ерөнхийдөө нэг жоохон тогтвортой гайгүй харилцааны потенциал бол байна гэж юм. Тэг ингээд эргээд уулзалтаа дэвлэрээд дахиад ойр дахь нэрэг бол нэлийн гайгүй сайн гарч ирсэн байна гэж би бол харж байна. За тэгээд lovers маань гараад ирсэн. Энэ нөгөө хүн нь бол одоо ингээд өнгөрсөнд ч одоод ч ингээд тантай яг энэ нөгөө ийм гоё хайр сэтгэлийн одоо энэ холбоо нь бол хэвээр байгаад байгаа гэж харагдаж байна. Тэгээ энэ нас ерөнхийдөө ингээд тэгээд
Уул нь бол хамттай байх юм бол айгүй болж бүтмээр айгүй потенциалтай айгүй дайжгүй байгаад байна. Тэгээ нөгөө хүн маань одоо ингээд нөгөө шийдвэр гаргах ёстой байдалд орж ийн гэж харагдаад байна л да. Одоо өөрөөр хэлэх юм бол буцаад очих уу эсвэл үгүй юу гэдгийг яг шийдэх үеийн ирж байгаа гэж харагдаж байна. Тэгснээр devil урваадсан тий. Тэгээ за магадгүй энэ нь одоо нэг ярэ жоохон гайгүй утгаар нь тайлбарлах юм бол яг нөгөө өмнөх одоо ингээд нөгөө хортой цикл микл одоо тэр нөгөө зөрүүдлээд байдаг зөрүүд зангууд мангууд чинь ч юм уу тий болохгүй асуудлууд чинь ч юм уу нэг айгүй хүнд энергиуд чинь айгүй гоё сулраад эхэлж байгаа юм болов одоо нөгөө хүн тэднэрийг ингээд суллаад эхэлж байгаа гэж харагдаж байна л да. Тэг яг тэр нь болвол их сайн ер нь бол за тэгээд two of wands за холбоо барихаас өмнө бол айгүй их бодон төлөвлөн шууд ингээд сэтгэл хөдлөлөөрөө бас явчихгүй юм шиг байна. Тэг яаж бичих үү, юу гэж бичих үү гэдгийг айгүй сайн ингээд тунгааж бодож чад алхам их магадaltaй гинэ. Тэг eight of wands бол хамгийн сүүлийн хөдөлгөөнтэй тэр нь болохоор айгүй юм хурцтай хөдөлгөөний картаар дууссан байна ашиггүй. Тэгээ мессеж ч юм уу ингээд гинт ингээд бичдэг ч юм уу чатчдаг ч юм уу гинт залгадаг ч юм уу тий айгүй хурдан яг нөө 8 понцын нэг харавж байгаа ингээд нэг юу баазтай дүр зураг тэрнтэй яг адилхан ингээд харвал ороод ирэх магадaltaй л гэж харагдаж байна да. Тэгээд одоо ийм нам жим чимээгүй юм байгаад байгаа эн чинь бол ер нь одоо ингээд дууснаа л гэж харагдаж байна. За тэгээд тэгэхээр бол эргэж ирэх нь бол тодорхой л байна. Хугацааны хувьд за хизээ юм бэ гэж бодоод үзье. Тэгэх юм бол 8 хоног 8-7 хоног ч юм уу. 1-2 сарын дотор ч гэдэм үү. За иймэрхүү байх магадaltaй байх нэ 1-2 сарын дотор за ерөнхийдөө дайггүй гайгүй богино хугацаа урж ирж байна тий. Нэг бол 8 хоног, нэг бол 8-7 хоног гэдэг байгаа. Тэгээд удаандаа 1-2 сарын дотор гэж бол харагдаад байна. За тэгээд одоо бүндөө нэмэлт бичлэг рүүгээ орцгоё. За тэгээд энэ бичлэг нь болохоор энэ удаагийн уншлага нь болохоор нэмэлт бичлэгтэй гарч байгаа. Тэгээ би өмнө нь болохоор нэмэлт бичлэгний оронд нөгөө нэмэлт авахыг хүсэж байгаа тийм хүсэлтэй хүмүүстэй тусна нэм яг энэ бичлэгийг үргэлжлүүлээд хүн тус борно ингээд хувийн уншлага хийж өгдөг гэсэн шүү дээ тий. За тэгээд тэрүүгээрээ явах уу эсвэл ингээд нэмэлт бичлэгийн зүгээр хийгээд ингээ хүмүүстэй өгөх үү гэдэг нөгөө нэг авъя гэсэн хүмүүст нь зүгээр бичлэг хэлбэрээр нөгөөд явах уу гэх ингээд ерөөсөө шийдэж чадахгүй байгаад байгаа. За тэгээд энэ удаа юу ч гэсэн туршилтаар гээд нэг удаа ийм нэмэлт бичлэгтэй ийм уншлага хийж байгаа. За тэгээд тэр нэмэлтээр нь юу харах юм бэ гэд тэгэхээр таны дараагийн алхам буюу та юу хийвэл болох вэ? Та яасан дээр вэ? Яавал дээр вэ гэдгийг хараад өгнө. За тэгээд хоёрт нь нөгөө хүний чинь дараагийн алхам тэр хүн ямар үйлдэл хийх вэ? Дараагийн алхмыг хараад өгнө. За тэгээд гуравт нь болохоор сахиуснуудын зөвлөгөө мессежийг нас хараад өгнө. За тэгээд дөрөвт нь болохоор за та хоёр ингээд ирээд нийллээ. За нийллээ гэж бодоход яг таны бодсон шиг тийм аз жаргалтай ийм гоё харилцаа байж чадах юм уу? За энийг нь хараад өгөх болноо. За тэгээд та нар маань нэмэлтээ авъя гэх юм бол нэмэлт нь одоо яг энэ нэмэлт бичлэгнийх нь хувьд бол ийм маш боломжийн үнэтэй маш бага дүнтэй ийм үнээр танд очих болно. За тэгээд нөгөө өмнөх шигээ хувийн уншлага маягаар авъя гэдэг юм бол тэр маань ч гэсэндээ угаасаа ер нь боломжийн үнэтэй байгаа шүү дээ. Нэлийн гайгүй үнэтэй байгаа. За тэгээд алийг авмаар байна. Та авмаарах юм бол энэ хоёроос өөрөө сонгоод аваарай. За би бичлэгийг авъя эсвэл хувийн уншлага хийлгээд авъя гэдэг ч юм уу тийм. За ингээд над руу инстаграмаар холбогдоод бичээд ороод ирээрээ. Тэгээд за болсон ингээд боллоо гэж бодож байгаа хүмүүс бол ингээд бичлэгийн хүрээ дуусж гин. За тэгээд энэ хүртэл сонссон танд баярлалаа. Уншлаганд таарсан бах, таалагдсан бах гэж найдаж байна.